Сайн байцгаана уу? Их үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 25 оны 8 дугаар сарын 21-ний пүрэв гараг. За энэ даваа гарагт Вашингтон дэсийн хотноо болж өнгөрсөн Америк нэгдсэн улс, Украин улсуудын дээд хэмжээний уулзалт тэмрээр шинжилсэн мэдээллийг хүргэж байна. За дэлхийн олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан энэ уулзалтаас хойш болж өрнөж байгаа үйл явдлуудаас товч дүгнж үзэхэд Ингэлвч Трамп бол Путинтэй хил амаа ололцож чадхаа болж яж магадгүй. Задаглаад Трамп энэ удаад Путинд илүү шахалт үзүүлэхээс өөр гарцгүй болсон нь харагдаж байна. За товчхон сануулхад даваа гарагт Трамп Зеленский нарын уулзалт болсон. За уулзалтанд Зеленский Европын томоохон орнуудын ерөнхийлөгчдийг дагуулan ирсэн. Зөвгөрөө бол Европ төв тэр чигээрээ Украины ард зогсож байгааг илэрхийлсэн ийм үйл явдал болсон. За тиймээс үндсэндээ Трамп бол Европын холбоог худалдааны тарифаар сүрдүүлэх байдлаар Украиныг ганцаардуулж, улмаар Оросын саналыг Украинд хүчээр тулгаж хүлээлгэх замаар дайн зогсоох анхны төлөвлөгөө үндсэндээ нуран унаж байна. За даваа гарагийн уулзалтын үр дүнд бол талууд үндсэндээ Украин улсад аюулгүй баталгаа гаргах, улмаар Путин Зеленский нарын уулзалтыг зохион байгуулж хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцсон байдаг. За гэвч Путин сурсан зангаараа бол хэлсэн амнаас буцлаа. За өчигдөр өнөөдөр Сергей Лавровын мэдэгдэж ярьж байгаагаас үзэхэд Украины аюулгүй байдлын баталгаанд Орос болон Хятад улсууд оролцох. За улмаар Орос Хятад улсууд бол энэхүү Украины инхийг сахиулах альва ажиллагааг шууд зогсоох эрхтэй оролцох гэх мэт дэлхийн нийтийн инээдийг хүргэсэн ийм зүйлсийг бол ярьж эхлэв. За ингээд үүний цаадах гол санаа бол үндсэндээ Оросуудын хувьд тийм юм байхгүй гэсэн утгатай мэдээллийг бол инхүү удаадараалан хийж байна. За улмаар Сергей Лавров хэлэхдээ Путин Зеленский нарын уулзалт болж болох боловч халууд уулзалтаас өмнө зарчмын асуудлуудаараа эцэслэн тохирсон нөхцөлд сая Путин Зеленскийтэй уулзаж болох тухай ярьж байна. За тиймээс Трампын зуучлсан гэх Оросын холбооны улс Украины уулзалт болохгүй. За битгий горд гэж Оросууд бол хэлж байна. Ингээд үндсэндээ бол Путин Трампд салаавч өгж байгаа ийм үйл явдал болж өрнөж байна. За тиймээс ч Трамп Зеленский нарыг хэлэлцээр хийж байхад таахан бас харж сонсож байсан байх. Оросууд Украин улсад ширүүхэн агаарын цохилт өгч улмаар өнөөдөр өглөө урьдчилан байдлаар дахин өчтэй цохилтуудыг агаараас хийлээ. За энэ бол үндсэндээ Европын орнууд Украин улс Америктэй хийж байгаа яриаг хэлэлцээрийг үл ойшоож үл хэрэгссэн алхмууд гэж ойлгохдохоор байна. За ингээд сонирхолтой үйл явдал болж өрнөж байна. За эдгээр үйл явдлуудын дараагаар өнөөдөр өглөө ерөнхийлөгч Трамп дараах хоёр мэдэгдэл хийсэн байгаа нь дээрх таамгийг бас бататгсан ийм үйл явдлууд боллоо. За та бүхэн Трамп ерөнхийлөгч өнөөдөр өглөө Truth Social дээр хийсэн мэдээллийг бол харж байна. За Трамп хэлэхдээ гадны түрэмгийлэгчдийн эсрэг байлдахгүйгээр ялна гэж байхгүй. За тэнэг Байден бол Украиныг Оросуудын эсрэг хариу довтлогоор хийлгэх энэ боломжийг хязгаарлаж харин зөвхөн хамгаалалт хийх ийм тэнэг алхам хийсэн. Одоо юу болж байгааг та бүхэн харж байгаа биз дээ. За цаашдаа сонирхолтой юм болох нь гэсэн утгатай ийм мэдээллийг бол хийлээ. За Трампын гол санаа бол үндсэндээ Украин улс Оросын нутагт хариу довтлогоо цохилт хийж байж хамжит олно гэсэн утгатай зүйлсийг бол хэлж байна. За үүгээр зогссонгүй үүний дараагаар та бүхний харж байгаа зургийг Трамп мөн Truth Social дээр постлсон нь олонний анхаарлыг татаж байна. За энэ бол маш сонирхолтой зураг. Дээд талд нь байгаа нь бол мэдээж Трамп Путин хоёрын зураг. За энэ дээр бол Трамп Путиныг жижиглсэн байдалтай ийм зураг байна. За харин доод талд нь Америкийн ерөнхийлөгч асан Ричард Никсон за зөвлөлт холбоот улсын тэргүүн Никита Хрушевыг жижиглж байгаа зургийг дүүцүүлж эвлүүлсэн байгааг та бүхэн харж байна. За Никсон Хрушев хоёрын энэ зураг бол үндсэндээ 1959 оны за галт тогооны мэтгэлцэн гэж түүхэнд дурсагддаг ийм зураг. Өөрөөр хэлбэл хүйтэн дайны үеийн Америк нэгдсэн улс зөвлөлтийн сөргөлдөөнийг илтгэдэг. За ийм зургийг өнөөдөр өглөө Трамп постлсон байна. За эндээс Трампын энэ зургийн товч санаа бол Америк нэгдсэн улс Оросын холбооны улсын харилцаа өмнөх хүйтэн дайны үеийн байдалд хүрч болно гэсэн сүрдүүлэг байдалтай гэж ойлгогдохоор байна. За мэдээж юу юуг ийм ноцтой байдалд хүрсэн гэхээс илүүтэй
За миний таамаглаж байгаагаар бол одоо Путинд өгж байгаа сануулга гэж ойлгогдохоор байгаамаа. За ийхүү ямартай ч Америк нэгдсэн улс Оросын холбооны улсын одоо дээд хэмжээний уулзалт. За үүнтэй залгаад болсон одоо Америк нэгдсэн улс Украины дээд хэмжээний уулзалт. За ийхүү ямар нэгэн одоо барьцтай үр дүнгүй болж хоцорлоо. За тиймээс үндсэндээ Трамп ер нь яагаад одоо гал зогсоох тухай биш. За харин одоо шууд энгийн хэлэлцээр байгуулах санал гаргасан бай гэдэг одоо асуудал нь тодорхой болж байгаа шиг байна. За энэ бол Путин Трамптай одоо Аляскад уулзах үеэр за мөн одоо Путин сурсан зангаараа одоо Трампыг одоо молигдож ам хаасан хэрэг гэж ойлгогдохоор байна. За үүнийг нь Трампын хувьд шууд одоо хүлээн авч олмоор одоо Украин болон Европчуудад санал тавьсан гэж миний хувьд таамаглаж болохоор байна. За дэлхийн нийтийн одоо харж байгаа Трамп өөрөө ч бас хэлж байгаачлан Трамп бол энэ дайныг одоо ямар ч аргаар хамаагүй зогсоосон нэр зүүх. Улмаар дараа жилийн сонгуулиас өмнө амжиж Нобелийн шагналд зүтгэх ийм санаагаа огт нуухгүй байгаа. За тиймээс Трампын хувийн амбицийг ашиглаж Путин ийхүү одоо өөрийн санаагаа Трампаар дамжуулж зүтгүүлсэн болж таарч байна. За тэгвэл Путин ер нь яагаад гал зогсоох биш шууд энгийн хэлэлцээр одоо байгуулах санал тавьваа гэдэг ийм асуулт бас гарч байна. За үүний товч хариулт бол үндсэндээ Путин энэ дайныг одоо хязээж зогсоох одоо сонирхолгүй гэдгээ далдуур одоо илэрхийлсэн. За үүнийг нь ч Трамп одоо ойлгож байгаа гэж харагдахаар байна. За үүний учир нь хэрвээ одоо Европын холбоо болон одоо Украины шаардаж байсан гал бүрэн зогсоох тохиролцоонд хүрч чадвал за фронтод бол үндсэндээ нэн даруй одоо гал зогсоох бүрэн боломжтой. За адаглаад ширүүн байлдаан одоо намжих нөхцөл бүрдэхээр байсан. Өөрөөр хэлбэл хоёр талын одоо армийн генералууд одоо шууд тушаал өгөөд гал зогсоох боломжтой гэсэн үг юм а. За харин үүний эсрэгээр энгийн одоо хэлэлцээр гэрээ гэдэг бол маш урт удаан хугацааны ийм ярвигтай үйл явц юм а. Үүнийг бас би өмнөх мэдэн дээр бас цохос дурдж байсан. За хэдэн жил одоо үргэлжиж болох ийм одоо урт удаан сонжирсан үйл явц. За үүний учир нь бол сөргөлдөгч талуудын хувьд үндсэндээ одоо ялгаатай бүх асуудлаа нэг тийш нь одоо эцэслэн тохирч шийдэж байж за дахиж байлдахгүй гэж одоо тохирч энгийн хэлэлцээр гарын өсөг зурж гар барина гэсэн ойлголт юм а. За тиймээс энгийн гэрээ гэдэг бол үндсэндээ гал зогсоох тохиролцоотой адил одоо нэг шөнийн дотор болж өнгөрдөггүй. За ийм процесс. За үүнийг бол хүн төрөлхтөн хангалттай харсан маш олон жишээ байна. За тухайлбал Египт Израилийн дайн байна. 1973 онд одоо гал зогсоож тохиролцоонд хүрсэн. За үүний дараа 6 жилийн дараагаар одоо сая энгийн гэрээ байгуулж байсан. Буюу 1979 онд одоо энгийн гэрээ байгуулж байсан. За мөн Йордан болон одоо Израилийн дайн байна. 1949 он гал зогсоож за бүр 45 жилийн дараа 1994 онд энгийн гэрээ байгуулж байсан. За мөн Армени болон Азербайджаны одоо хамгийн сүүлийн жишээ байна. За энэ хоёр нөхөр бол одоо 2020 онд гал зогсоох тохиролцоонд хүрсэн. За ингээд сая одоо өнгөрсөн 7 хоногт 25 оны 8 сард цагаан ордонд энгийн одоо гэрээ байгууллаа. За үүнд бол одоо жишээ нь 5 жил зарцуулсан байх жишээтэй. За ингээд бас нэг сонгодог жишээ бол одоо өмнөд болон хойд Солонгосын дайн. За 1953 онд одоо нүүбийн оролцоотойгоор гал зогсоож байсан боловч за өнөө хүртэл одоо энгийн гэрээ байгуулаагүй байх жишээтэй. За тиймээс Путин одоо энгийн гэрээ байгуулна гэж амласан нь дайн одоо хамгийн багадаа сайнаар бодоход наад зах нь одоо дахиад 5 жил үргэлжилнэ гэсэн. А гэхдээ логикоор бодоход бол хамгийн боломжтой хөлбөр бол Украин улс одоо бууж өгөх хүртэл одоо дайн үргэлжилнэ гэсэн ийм санаа бол цаана явж байна. Өөрөөр хэлбэл Оросуудад ашигтай бол одоо хязгаарч ийм одоо наргантай зүйл болж энгийн гэрээ одоо байгуулагдах зүйл болохгүй гэдэг санааг бол Оросууд ийхүү маш тодорхой илэрхийлж эхэллээ. За ингээд эцсийн дүгнэлт нь бол товчхондоо логикийг бол та бүхэн одоо харж байгаа. Путин Трамптай гал зогсоохын одоо эсрэг харин одоо энгийн одоо дэмжиж байна гэдэг. Энгийн гэрээ байгуулна гэдэг ийм зүйлсийг хэлж байгаа нь за үнэндээ дайныг одоо үргэлжлүүлэх хүсэлттэй гэдгээ одоо илэрхийлж байгаа. За ийм санаа байна. За тиймээс Трампын одоо эцсийн сум бол магадгүй одоо Путинг одоо шахалтанд оруулах. За сүрдүүлэх дараандаа ийхүү хийж эхэллээ. За харамсалтай Путин бол тэрдээ одоо Трамп байтугай хүний шахаанд орохооргүй болсон. За ийм хүн. Тиймээс Трампын энэ мэд сэтгэл санааны даван тул үнэндээ Путиний одоо инээдийг хүргэхээс цаашгүй ийм зүйл. За үүний учраас магадгүй Трампын одоо хийж магадгүй зүйлс нь Оросын эсрэг одоо нэмэлт хориг санкц тавих
ийм хувилбар бас байгаа. За мөн одоо Украинд үзүүлж байгаа зэвсэглэл мөнгөн тусламжаа нэмэгдүүлэх, улмаар Америкийн зэвсэглэлийг одоо Оросын нутаг дэвсгэрт ашиглахыг одоо Украинд зөвшөөрөх зэрэг одоо нэлээд шийдэмгий гэж хэлж болох алхмууд бол байна. За ерөнхийдөө Оросын албаны улсад одоо нэмэлт санкц тавихаа санал оруулсан нөхцөлд Америкийн Конгрессийн одоо хоёр танхим бараг одоо 100% батлахыг бэлэн хүлээж байгаа. За нөгөөдөөгөр бас боломжит бас нэг хувилбар нь одоо Америк нэгдсэн улс Орос Украины дайны хэлэлцээрээс одоо бүр мөсөн гарах ийм бас хувилбар байж болохоор. За энэ хувилбарыг ч бол цагаан ордон өмнө нь одоо удаадраа мэдэгдэж байсан. За хэрэг байлдагч талууд харилцсан боот хийхгүй бол Америк нэгдсэн улс хэлэлцээрт оролцохгүй гэж мэдэгдэж байсан боловч харин одоо Трампын хувийн одоо амбиц бол мас ийхүү өнөө хүртэл зуучлан эвлэрүүлэх орлого хийсээр байгаа. За тухайлбал Guardian сонинд гарсан өнөөдөр гарсан нэг нийтлэл бас олон анхаарыг татаж байна. За тус сонинд гарсан одоо нийтлэлээс үзэхэд ерөнхийлөгч Трамп Орос Украины явдалд шууд оролцохоос одоо цааргалж эхэлсэн тухай ийм мэдээ гарч байна. За тухайлбал өмнө бол Путин Зеленскийг одоо шууд уулзуулж улмаар дараа нь одоо тэр хоёртой гурвалсан уулзалт хийнэ гэж мэдэгдэж байсан бол одоо харин одоо Трамп хэлэхдээ энэ хоёр нөхөр одоо өөрсдөө уулзраа ололцоо, уулзаж ярилцаа. За тэгэж байж одоо би дараа нь уулзалтанд оролцох боломжтой гэсэн одоо утгатай зүйлсийг бас мэдээлсэн байна. За ийхүү ямар ч тач одоогоор Трампын одоо дараагийн алхам юу байхыг дэлхийн нийт анхааралтай ажиглаж байна. Тиймээс цаашдаа өрнөх үйл явдлыг манай суугаас анхааралтай ажиглаж цаг тухай үед нь мэдээлэх болно. За ингээд үзэж байгаа нийт үзэгчдэд баярлалаа. Subscribe хийж байгаа үзэгчдэд маш их талархаж байна. За магадгүй та бүхэн одоо subscribe хийхээ мартсан үзэж байгаа бол яг одоо манай сувгтаа subscribe хийж бидний ажлыг дэмжээрэй гэж хичээнгүйлэн хүсье. За ингээд өнөөдрийн мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр дахин уулзъя.